За, hello бэлзүүхэнүүд минь админ хэцүү байна. Сонь сайхан юу хийцгаанда хичээл ном ороод ядарч л байгаа зү. Гэхдээ мундаг шүү та нар заа юу. Өнөөдөр би та бүхэндээ азтай муурныхаа дараагийнхаа ангийг ярьж өгье. За тэгээ хамтдаа анимлогоо орцгоё. Өмнөх анги дээр манай хэд Стеллагийн ясыг харснаар дуустдаг. Угаасаа ер нь эвгүй штий. Үхээ дахин төрснөө өмнөх өөрийгөө харна гэхлээр нөгөө ясыг нь авсан хүнч эцээ хүртэл дайснаасаа харцалгаагүй. Хүчрэхэг санагдсан энтергээд зорсон газар хүртэл нь хамгааж авахыг манай эдээс хүснэ. Тама маань газрын руу алсан Стеллагаас зүгээрөө гэж санаа зовгоо асуухад тэрээр үүнийг харах үед чамаар хөнөөлөх үед санаанд орчихлоо. Сэтгэл өвдөж байна гэд их хэл хэцүү байгаа унгайстай хэлнэ. Мэдээч үдээ ихэнд амар байх вдэ. Хэцүү байгаа байх гэтэл юу вэ? Тамагийн өдөөс догдлоод байна. Байсууч чадахгүй зүрх хүчтэй цоглоод байна гэд бүр үнэн мазах хэвцээ юу. Энэ анимид ер нь эрүүл ухаан түн байна уугүй. За мэдгүй. Тэд явхаас өмнө бүлэмийн ахлагч ирээд айраад бээ төвшин хүрсэнд нь баяр хүргийгээд алтан шар гэрээгээ өгнө. Буссан ч түн баяр хүргээд хамтдаа аяллаа эхлүүлцгээндээ бүрэл илүү хүчтэй бас манай хэд маань урд нь хэцүүддэг байсан оркуудаа тэр доор нусгаж замдаа намрын дулаан уур амьсгал чийлэрсэн шигээл явцгаана. Харуу бүрээ болоход бөөндөө ил галаа тойроод хоолоо идэж байтал ахуу айраад сараана цэцэг өгөв. Тэгээд түүний сүйд бисгүй ихэд дуртай байсныг тойрдон түүнийхээ төлөө заримдаа энэ цэцгийг түүхээр ирдэг байсан талаараа хэлнэ. Газрын луугийн ясаар юу хийх сонирхолтой байгааг асуудал таньдаг худалдаач найз нь саяхнаас ховор зүйлс цуглуулж эхэж байгаа. Тун удалгүй томоохон дайм олж магадгүй талаар манай хэдэд дуулгана. Үүнийг сонссон хэд маань нилээж гайхшиж цааш илүү асуухаас өмнө цаг орой боллоо унтцгаая гэд сэдвийг өөрчлөн бүгд унтахаар цэхнэ. Стеллач өөрийн ясаа манан унтаж байх үед Тама нэгэн сонин авраа мэдрэн гарын хартал тэдний байсан газар өөрчлөгдсөн байлаа. Хэдийгээр зам түүдэг галын нурам хэвэндээ байсан ч модод ихээр нэмэгдсэн байх нь тэр. Тэгэн байтал бүгд цэцгийг ихэд худалдаачин эд зүйлээ сайтар шалгаарай. Магадгүй дахин цамхаг шинээр нэгдсэн байж болзошгүй хэлнэ. Цамхаг заримдаа хоосон газрыг гарч ирдэг тул энэ газар байж магадгүй гэд бүгд ярамчлан цамхаг мэдлэхээс өмнө гарч чадлаа. Шинэхэн цамхагт бүгд ихээр хорхойсон ч өөрсдийн гэсэн даалгавартай яваагаас хойш ялтай билээ. Цааш хөдлөн буудалцгаана. Маргааш өглөө болоход намичин ах уу. За бид нар бараг л зорсон газар харсан. Та хэд төсөөд буцаа тэр цамхаг руу очиж болохыг хэлнэ. Манай хэдэж бандан тасгээд бүгд шинээр төрсэн цамхаг руу орцгооно. Стелла урд нь ганцаараа за самраад өгийгээд үгэнд нь орохгүй байгаад бахаар нь Айра им үнд нь хэрэглээрээ гээд Балканы өгсөн захиаг санаад уншдал хамтарч тултвал Тамаг нэг удаа тэрвүүлье гэсэн мэдгий. Чанга унснаас болоод Стелла үнэн мэдтэйгээд шууд л үгэнд нь орно. Тэгж байх үеэр нэгэн нууцлаг хоолой сонсогдсон Эрдэнэ сайж байна уу? Дагаад яваарай гэхэд Стелла бодлогүйгээр шууд тахангүйтэл мэдээж тэр нь урих байж таарна. Нэг өгөөс сармгчингууд гараад ирхэн тэр. Стелла танкийнхаа үүргийг гүйцэтгэж махрах үед нь Айра хурцсуур ашиглан мангасуудыг дор нь ялна. Үүний дараагаар бутын цанаас чимээ гараад тэнхэн байна гэсэн өдөөс хинч байхгүй энтергээ бүр татаана. Бид нар өөрсдөө очлоо шүү гэж айлгатал бутан дотроос Лили, Пери хэмээх хоёр даг нь гарч ирнэ. Тэгээд минь дусгүй шууд л манай Тамаг тибэрч аваад эрхлүүлэхэд Стеллач боож өгөх гээд тайвшруулах гэсэн ч хоёр даг нь та дэдээ зүгээр найзлах гэж дагуулж ирсэн юм аа гэл улаан цам өрхөнд оруулчаад манай хэд баг зэрэг сэжлэнгүй байтал за хүлээж байгаараа гэж шившлэг уншин моддыг нээгээд Эрдэнэсийн арцыг гаргаж ирнэ. Онголон хартал их үнэтэй юм бололтой зүйл байж байлаа. Дагнууд өөр Эрдэнэсийн хайрцаг зөндөө байгаа. Гэтэ эхлээд тэр түлхүүр хэрэгтэйгээ зөгийн өрлөө заана. Түлхүүр нь мангар том зүгнүүдээр хүрээлэгдсэн мөчрдөр байж байх ба тэдгэрэн бүр лазер антраага алдаг үнэн эвгүй гарууд байдаг. Манай Айра аргагүй бие төвшин гэсэндээ нөгөө хоёрыг анхаарлыг татаж байх хооронд шавжнуудыг хэрчиж хаяна. Тэр түлхүүр нь боссын алганы түлхүүр байж тааран дотор нь асар их Эрдэнэс байгааг хэлнэ. Хүндхэн тулаан болж магадгүйгээд манай хэд бэлтгэлээ хангаж амраад дараа ирэхэр болон хот руу буццгаана. Гэтэл хоёр дагны бид ч гэсэн хамт явмаар байна гэж шалсаар байгаад хамт явахаар боллоо. Соёлын шоконд ороод ийш тийш гүйж том ихтэй загнуулсан ч үгэнд нь орох шинж байдаггүй. Ийш тийш очиж юм идэн хүмүүсийг уурлуулад тэгсэн ч гэсэн хамтдаа хөвгөлтэй нэгэн өдрийг өнгөрөв. Нөгөө олсон зүйлээ худалдаачинд очиж харуултал үнний тусал гэгддэг хүний нууцыг хэлүүлдэг юм байдаг. Хитрхи гайхалтай болохоор үн тогтож чадахгүй байгаагаа хэлтэл дагнаас өмөлдөн орж ирлээ. Үүнийг харсан худалдаач гинтэл гүн бодол дарагдан эвгүй царайлаа таалагдаагүй залуугаасаа болтох гэж байгаа охин шиг гинэд ажилтаа байснаас санчглаа гэд хумгүй гараад л явна. Орой болж усан дор хөгжөлцсөний дараачаар бүгд унтахаар зэхэн хэвтцгээлээ. Таамаа тэгсэн Стеллаг ойртод ирэхээр нь хинтээ унтах гэж байгаа гэсэн чамтай л гэж байдаг шүү. Тэсчээ өдсөн тэгээл та энэ. За тоглосон юм аа. Стелла шагналаа авах гээд очсон Таамаа майжаад уйлуулчихнаа хөрхий. Айрач түүний хичээснийг нь хилэн тэрвүүлэхийг гойход аргагүй ирхэн зөвшөөрж манай Стеллагийг наран гиж эв хавгүйгээр муурыг хэрэглүүлнэ. Тэр хооронд Балкан өөрийнхөө хувийн ажлаа дуусгачаад Айра тэр төлөө явж байхдаа нэгэн хачирхалтай чимээг сонслоо. Гагшингүй харваас амар мөсөж айтай арыг яс газараас гарч ирэхэд манай хүн нээгт хоолгүйгээр за ганцхан юм чин гэс зогцооч хийгээд очиод зогтол тэр доороо бицрэн агаар замхарлаа.
өнөөх хонх дахин дуурахтай зэрэгцэн хэн нэгэн үл таних итгээд гүн одох ба балкаж хачин чигтээ зүйл явдал гашаасаар хоцорно. Харин манай Тама Стелла Айра 3 бэлтгэлээ аль хэдийн хангачсан цамхгийн босстой тулдахад бэлэн болж хаадлагыг онгойлгоно. Нэгтээ зэрэгцэн гэлтгсэн гэрэл цацаж 2 цахи уусч тэдэнд амжилт тусан тэднийг орууллаа. Хаалган дотор бие зэрэглэлийн Дрек хэмээх ургамлан гараат нойрсож байх ба урилгын цочдыг угтан дайралтаа эхлүүлнэ. Танк маань өөрийн үүргээ гүйцэтгэн урагш тавьшин үлдсэн хоёрын ч боломж олдох үед мангаслуу дайрсан ч Айра багада бицгийн хичээлээ пэлцсэн болохоор үрэлтэд тооцоолохгүй урагш гулгаа золтойл мангасад дэвсүүлчихдэг. Азар Стелла эрен бамбаагаараа хамгаалan дараагаар анхаарлыг нь татсан дайралтыг нь өөрөө авах үед Тама галаар буудан нөгөө эвгүй сүлээрээ хөдөлгөөнийг нь хорж Айрад боломж олгон эцсийн дайралтыг хийн. Босс устгагдах үед шидэт хайрцаг гарч ирэн дотор нь байсан эртний хоёр бичиг тэдний өмнө гарч ирлээ. Харахын завдгүй гэр цацран Айра шингэн тэрээр 5 эртэн чадварын нэг ариун элтийг өөрийн болголоо. Энэ тэгээд ийм чухал бичиг бие зэрлийн мангас хамгаалж энэ тий. За үнэн сони юм аа. Даалгавраа дусгаад гараад хартал тэргээд байхгүй. Ямар нэгэн зүйл болсон мэдээж. Харин нөгөө 8 ах чинь ахаа жоохон. Гээд өөд болсон эхнэрийнхээ зураг руу хараад нөгөө эмхүү хонхыг дуургаад байж өдөг. Энэ нэг өлбөс юм л хулгайлчихсан л байлаа нөгөө хэдэн тэгнүүдийг. За энхүү манай муурны маань энхүү анги дуслаа. За тэгээд та хэд маань хавар болж яа өөртөө анхаарал тавиад бага ядраарай заяа. Тун утахгүй бид нар бүр амар гоё бүрийн хэмжээний анимыг оруулах болно. За тэгээд баяртай хайртай шүү. Өнөөдрийг хаалгаад өгөөрэй. Өнөөдөр олчны өдөр шүү заяа.